За сайн байцгаана уу. За бүгдээрээ өнөөдөр кубуудын нийлбэрийн томыг үзье. За тэгэхээр энэ шараар будсан кубын талын урт нь А юм байна. Тэгэхээр эзлэхүүн нь А куб болчихно. За энэ хөхөөр будсан жижиг кубын талын урт нь Б учраас за кубын эзлэхүүн нь Б куб болчихно. За тэгэхээр шар куб дээр хөх кубыг нэмсэн энэ нийлбэр нь юутай тэнцвэн бэ гэдгийг цөмөрөө олцгоё. За тэгэхээр энэ хөх жижиг кубыг ингээ үргэлжлүүлээд гүйцэгээ зурчих юм бол энэ ногооноор будагдсан бит буюу хоёр ширхэг энэ параллелепипед нийлүүлсэн юм бит үүсэж байна. За тэгэхээр энэ нийтдээ шар хөх за ногоон 3 бит нийлэхээр энд том юм параллелепипед үүсэж байна. Тэгэхээр энэ том параллелепипедийн эзлэхүүнээс ногооноор будагдсан битийн эзлэхүүнийг олоод хасчих юм бол манай нөгөө үлдсэн шар болон хөх кубүүдийн нийлбэр гарна гэсэн үг. За тэгэхээр за шар хөх кубүүдийн нийлбэрийг V гэж тэмдэглэжээ. За эзлэхүүнийг олох ч учраас. За тэгэх юм бол энэ том параллелепипедийн эзлэхүүнийг V1 гэж тэмдэглэжээ. За тэгэхээр V1 гэдэг бол энэний эзлэхүүнийг олъё. Тэгэхээр А дээр нэмэх нь Б урттай. За уртыг үржүүлэх нь за өргөн нь болохоор А урттай. За өндөр нь муу адилхан урттай учраас эзлэхүүн нь юм болчихно. За одоо энэ эзлэхүүнээс параллелепипедийн эзлэхүүнээс энэ ногооноор будагдсан битийн эзлэхүүнийг одоо тасчээ. За тэгэх юм бол за энэ ногооноор будагдсан битийн эзлэхүүнийг наан зурчээ. За ийм бит болчихно. За тэгэхээр за энэ урт нь за өндөр нь А юм байна. За урт нь болохоор за муу адил А урттай байгаа. За тэгээд за энэ өргөн нь болохоор Б урттай байгаа. За тэгэхээр энэ битийн эзлэхүүнийг олохын тулд эхлээд наатлын энэ одоо хэсгийнх нь талбай, наатлын дүрсийнх нь энэ талбайг олоод за өргөнөөр нь үржүүлчих юм бол энэ битийн эзлэхүүн гарна. Наатлын дүрсийнх нь талбайг ингээд 2 хуваачаа. Тэгэхээр 2 тэгш өнцгт үүсчихэж байна. За манай энэ хэсгийн урт бол за Б. За энэ үлдсэн хэсэг бол А-гасх нь Б болчихно. За энэ А-гасх нь Б. За тэгээд за энэ өндөр болохоор за А-гасх нь Б урттай байгаа. За тэгэхээр энэ ихний жижиг тэгш өнцгтийн талбай гэдэг бол за энэ хоёрын талбайг нийлүүлээд дээсгчээ. За тэгэхээр жижиг тэгш өнцгтийн талбай гэдэг бол А-гасх нь Б-г үржүүлэх нь за Б юм байна. За энэ дээр нэмэх нь дараагийн том тэгш өнцгтийн талбай бол за А-гасх нь Б-г үржүүлэх нь А гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр талбай нийлбэр бол энэ дүрсийн талбайтай тэнцүү болчихно. Тэгэхээр S гэдэг бол за хоёулын А-гасх нь Б байгаа учраас А-гасх нь Б-г аль нэмнэ гаргачвал үлдсэн А дээр нэмэх нь Б болчихно. За энэ наатлын дүрсийн талбай бол энэтэй тэнцүү. За энийг өргөн буюу Б-гээр өргөнөөр нь үржүүлчих юм бол энэ битийн эзлэхүүн гарч байна. Тэгэхээр энэ битийн ногооноор будагдсан битийн эзлэхүүнийг V2 гэж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр V2 гэдэг бол за Б-г үржүүлэх нь А-гасх нь Б А дээр нэмэх нь Б болчихно гэсэн үг. За тэгэхээр манай нөгөө хоёр шар болон хөх кубын за нийлбэрийг V гэж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр V тэнцүү. За V1-ээс энэ том параллелепипедийн талбайгаас эзлэхүүнээс V2-ыг хассантай тэнцүү байна. Ногоон V2 эзлэхүүнийг хассантай, ногооноор будагдсан хэсгийн эзлэхүүнийг хассантай тэнцүү. За эндээс V тэнцүү. За орлуулъя. V1 гэдэг бол манад за А дээр нэмэх нь Б-г үржүүлэх нь А квадрат. За хасах нь за Б-г үржүүлэх нь А-гасх нь Б. За нэмэх нь А дээр нэмэх нь Б болно. За хоёуланд нь А дээр нэмэх нь Б гэсэн үржигдэхүүн байгаа учраас хаалт нэмнэ гаргачихъя. Тэр үлдсэн нь юу байгаа гэхээр А квадрат хаалтан дотор за Б-гээр гишүүнчлэн үржүүлэх юм бол хасах нь АБ нэмэх нь Б квадрат болж байна. За эндээс манай V-г бид нэр анхандаа А куб дээр нэмэх нь Б куб гэж тэмдэглэсэн. За А куб дээр нэмэх нь Б куб маань юутай тэнцүү болчих вэ гэдгээс А дээр нэмэх нь Б үржүүлэх нь А квадрат хасах нь АБ нэмэх нь Б квадраттай тэнцүү болж байна.